Soul Sister тавтай морил Нора байна. За өнөөдрийн дугаараар болохоор frequency, vibration, долгион давтамжийн тухай ярилцсанаа. За олон бичлэг дээрээ бүх зүйл юм долгион давтамжтай. За ер нь бол энэний үндэс нь юу юм бэ гэхээр физик талаасаа ч сүнслэг талаасаа ч энэ хоёрч ерөөсөө нэг л зүйлийг хоёр талаас нь хөөж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр бид нэр өөрсдийгөө судлаад одоо ертөнцийн үүсэл гарлыг судлахаас эхлэлтэйгээр энэ бүхэн үүссэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр нэг л зүйлийн хоёр тал учраас хамгийн үндэс суурь өгүүлбэр нь болохоор бүх зүйл энерги. За бүх зүйл энерги юм бол тий. Одоо таны сууж байгаа сандал, байрж байгаа утас, таны нүдэнд харагдах, чихэнд сонсогдох 5 мэдрхүүгээр ирж байгаа бүх зүйл энерги. Та өөрөө ч одоо энергийн бөөгнөрл буюу гэрэл тэрхүү энерги байгаа. За энергийн хувьд бол физикийн талаас нэг л хууль байдаг те. Энерги хизээж устдахгүй. Зөвхөн хувирдаг гэсэн энэхүү хууль байгаа. Тэгэхээр энэ нь нөгөө цаагаараа бид нар бол мөнхийн оршихуй юм а гэдгийг илтгэж байна. За энерги хэрв бүх зүйл энерги юм бол тэрхүү энерги тодорхой хэмжээний одоо хөдөлгөөнд оршиж явах хэрэгтэй те. Хөдөлгөөнд байх хэрэгтэй. Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж өөр өөрсдийн хөдөлгөөнд оршдог. Тэр хөдөлгөөнийг л одоо frequency, vibration гэж нэрлэдэг. Долгион, давтамж гэж нэрлэдэг тийм. За давталт нь мэдээж хол байх тусмаа тэрхүү долгион нам доогор болно. Давталт нь одоо өндөр байх тусмаа тэрхүү хөдөлгөөнд оршиж буй энергийн долгион нь өндөрсөж эхэлдэг гэсэн. Тэгэхээр манай сүнслэг хүмүүс бол одоо мэдэх бах. Сүнслэг зүйлсээр байнга л долгион давтамжтай өөрөөсөө ялгаруулах долгион давтамжийг ихсэг гэсэн утгатай зүйлсийг олоо удаа ярьдаг учраас энийг бүр өнөөдөр сайхан гүн рүү н орж хамтдаа судалж мэдцгээе. За долгион давтамжийг өөр нэг өнцгөөс одоо ухаж ойлгоё гэх юм бол бид нөгөө дээд бие байдгаа гэж дээд одоо та тэ дээд бие байдаг гэж ярьдаг. Тэгэхээр тэр дээд бие юу юм бэ гэхээр одоо таны байгаа ил ухамсарын ерөөсөө төгс төгөлдөр гэгээрэлт хүрсэн хувилбараа гэсэн. Квант физик болон сүнслэг ойлголтод одоо цаг хугацаа гэж линейр буюу юм шулуун шугамн цаг хугацаа гэж үнэндээ байдаггүй. Бүх зүйл одоо цагт нэгэн ухамсар зэрэгцэн оршиж байдаг. Тэрнлүү бид нар квантын үсрэлт буюу ингээ шилжилт хийдэг гэсэн ойлголт байдаг л та. Тэгэхээр тухайн үед танаас одоо ялгаруулж байгаа долгион давтамжийн дагуу та өөрт одоо ямар нөхцөл байдалтай юунд орогдож амьдрах вэ гэдгийг ингэж сонгож энэ хоёрын хооронд шилжилт хийж амьдарч байдгаа гэсэн. За тэгэхээр цаг хугацаа гэж байхгүй шилжилт хийж амьдардаг гэхээр тэр дээд биетэйгээ уулзна гэхээр тэрхүү ухамсар төгсөрсөн тэр ухамсар дээд бие бол мэдээж маш өндөр ойрхон давтамжтай долгион дээр орших нь тодорхой шүү дээ. Учир нь гэвэл тэрхүү өндөр ухамсар нь гэгээрэлт хүрсэн байх ёстой. Тэгжиж одоо өндөр ухамсар, дээд ухамсар болно. За тэгэхээр тэр ухамсар маань маш ойрхон давтамжтай өндөр долгион дээр оршиж байдгаа гэсэн. Тэгээ бид нар хэр түүн рүү төхөн одоо түүнтэй харьцаж чаналинг хийж сурдаг. Тэгээ түүнтэй харьцаж чаналинг хийж сурахын тулд анзаарга гэдэг зүйл тэрхүү давтамжийг одоо ойртуулж идэг. Давтамж ойртох тусам долгион өндөрсөн. Бидний дээд бие буюу тэр төгс төгөлдөр болсон ухамсар цаг хугацаа гэж байдаггүй учраас бидэнтэй ерөөсөө яг одоо энд тантай хамт зэрэгцээл оршиж байгаа. Зөвхөн өөр долгион дээр оршиж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Одоо жишээлбэл FM дээр дандаа зохиолын дуу яваад идэг, эсвэл дандаа хип хоп яваад идэг хоёр сувг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг хоёр өөр сувг дээр байгаа. Тэгэхээр та зохиолын дуу сонсох хүсчихвэл заавал одоо 107.5 ч гэдэг юм уу тогтсон нэг сувг дээр долгионоо тааруулах шаардлагатай учраас үнэхээр тэр нөгөө өөрийнх нь төгс төгөлдөр ухамсартай бид нэр иймэрхүү байдлаар холбоо тогтоох боломжтой. За тэгээд яг тогтсон тэр нэгэн дуутай сувг дээр таараагүй ч ихсэн сувгийн одоо тоон ойртох тусам жирэлзээд нэг бүдэгхэн орж ирдэг штэ айдуун паржигнаад орж ирж идэг. Яг түн шиг бид нар дээд ухамсартайгаа ч гэсэн эхлээд холбоо тогтооход тийм бүдэг бадаг те зүүн совин юм уу бодол юм уу мэдрэмж юм уу гэдэг энийг одоо анзаарах бол баг байдаг. Гэхдээ бид нэр өөрийгөө анзаарч л чадчихвэл сүнслэг хөгжил өсөлт үргэлж явагдаж идэг учраас энийг одоо чагнах тусам, сонсох тусам, дотогшоогоо хандах тусам
тэрхүү таны тохируулах гэдэг сувг илүү тодорч эхэлдэг. Тэгээд дээд ухамсартайгаа уулзах чаналыг хийх арга гэдэг видео бичлэг энэ тухай одоо маш дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Өнөөдөр зөвхөн энэ долгион давтамжийн үүднээс нь ярьж байгаа шүү. Тэгэхээр дээд ухамсар гэдэг нь яг бидэнтэй хамт зэрэгцэн оршиж байгаа зүгээр л өөр долгион дээр оршиж байгаа таны ухамсар юм а гэж ойлгох хэрэгтэй. Ингээд ярихаар одоо энэ өөрөөс ялгаж байгаа долгион давтамжийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг асуулт төрж байгаа тийм. Эхлээд долгион давтамжийг дээшлүүлэхийн тухайд бол физик бие талаасаа бол олон аргууд байдаг. Гэхдээ сүнстэй тулж ажиллах тэрхүү арга хамгийн шилдэг нь юм болов тэрийг ойлгосон байхад бусад одоо биеийн анзаарах те өөрийн бие болон оюун санаагаа өндөр давтамж долгион дээр байлгая гэж хүсэх юм бол нэгэнт одоо зүрх сэтгэлээрээ энэ долгион давтамжийг ойлгосон байхад бол бусад хоёр нь бол харьцангуй амархан байдаг. Яагаад амархан гэж хэлж байгаа вэ гэхээр буддаа амьсгалтайгаа ажилласаар байгаад гэгэрэл төрсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө Агнестийн гэгээгийн нууцын ном дээр хэлсэн байдаг аахгүй юу? Амьсгал аваад гаргах болгоныг одоо өхөл төрөлтөө зүүрлж хилдэг. Тэгээд амьсгал аваад гаргах хоёрын хооронд нэг тийм буддын нөгөө хоосон орон зай үүсдэм байна л та. Тэрхүү хоосон орон зайд л одоо бүх source те бүх тэр дээд ухамсар бурхантай уулзах гэгэрэл тэр хоосон чанар оршиж идэг гэж үздэг. Тэгэхээр анханасаа буддаа бусдад одоо сургахтаа тэрхүү хоосон цайг ажиглаарай гэж хэлээгүй байдаг. Юу гэж хэлсэн бэ гэхээр зүгээр амьсгалаа ажиглаарай. Амьсгал ухамсар хоёроо нэгдүүлээд тэрхүү амьсгалтайгаа хамт ухамсараа оруулаад гаргахтай ч муу адилхан гаргаарай гэсэн байдаг. Яг үүндээ бол тэрхүү дундын хоосон орон зай те амьсгал авах гаргах хоёрын хоосон орон зайг мэдэрч гэгэрэл өөрөө хүрсэн байдаг. Гэвч шууд ингэж одоо дундын орон зайг мэдрээрэй гэвэл хүний өөрийнх нь нөгөө шунал үүсээд байнгын одоо бодол нь ирээдүйн цагт дээр оршоод чадахгүй юм байна л да олон хүн гэгэрэл дүрж. Тэгэхээр зүгээр амьсгалаа ажиглаарай гэдэг ихний алхмыг хэлж өгсөн байдаг. Ингээд ажиглаж итл та өөрөө ойлгоно гэсэн байдаг. Тэгэхээр одоо бидний энэ сонсоод байгаа подкаст, ном, таны авж байгаа бүх сүнслийн мэдээллүүд бол зөвхөн таны багахан зэргийн түлхэж өгч сануулгах л үүрэгтэй байдаг. Тэрнээс цаашаа бол ингээд таны дээд ухамсар та өөрөө бүхнийг санах, мэдэх, сэрэх одоо боломжтой байдаг. Хүү бүхнийг хэрхэн ойлгох вэ гэхээр ерөөсөө шунал хүслийн балансыг барьснаар л ойлгогддог санагддаг. Жишээлбэл шунал гээд байхаараа тэр нь болохоор яг үнэндээ хүнд нөгөө ирээдүйн цаг дээр дандаа оршоочдөг. Ингээд шунал хүслийн балансыг ярьж байгаа. За тэгээд өөрөөс ялгаж буй тэр долгион давтамжийг өндөрсөхийн тухайд гэвэл тэрийг физик бие талаасаа хэрхэн хурдан өндөрсгөж одоо хүсэл бүхнээ биелүүлэх вэ гэж бодгоос илүүтэйгээр илүү угтай гүнтэй сүнстэйгээ ойрхоноор бол дээд биетэйгээ холбогдох. Тэгээд дээд бие юу хүсэж байна вэ гэдэг тэрхүү харах өнцгөөс энэхүү долгион давтамжийг харах юм бол илүү үр дүнтэй байдаг санагцаа. За энэ дээр одоо жишээ авч тайлбарлая. Жишээлбэл та өөрийн дээд бие буюу дээд ухамсараа эцэг эхээгээд ойлгочих тий. Тэгээд одоо дээд ухамсар дээд биеийн хувьд бол бид нар яг ийм жоохон хүүхэд шиг санагдаж байгаа штэ. Хэсэгхэн зур байгаал өнгөрөх алдар нэртэй эд материал шунж байгаа нь яг л ийм чихрэн шунж байгаа хүүхэд шиг ингэж санагдаж байгаа. Тэгээд чихрэн байхгүй болоход л ингээл дэлхийн ертөнцийг нурж байгаа юм шиг иймэрхүү ажиллаж байгаа. Тэгэхээр таны бодол мэдрэмж энэ бүхэн долгион давтамжин дээр оршиж идэг. Таны эрүүл мэндийн байдал, физик бие бүгдээрээ л нэг ямар нэгэн долгион давтамжийг ялгаруулад байж байгаа. Тэгэхээр яг одоо цагт өгөгдөж байгаа энэхүү давтамж долгион доогуур байна уу, дээгүүр байна уу, дундуур байна уу? Тэр нь бол тийм чухал биш. Одоо энэхүү өгөгдөж байгаа долгион давтамжин дээрээ та юу мэдэрч байна? Та юу бодож байна? Таны биеийн байдал ямар байна? Таны итгэлийн систем буруу зөвийг шүүмжлэх тэрхүү 3 дахь нүд ямар байна? Түүнээсээ хамаарат тэр долгион давтамжин дээр та ямар хариу үйлдэл үзүүлж одоо байгаа өөрт бүх юма хэрхэн хүндэлж үүн дээрээ хэрхэн одоо тоглолт хийж яаж суралцах нь вэ гэдгийг л дээд бие хардаг байгаа. Тэгэхээр дээд бие гэдэг бол эцэг их сургууль хүмүүжүүлэгч шиг байдгаа гэсэн. Та ч гэсэн одоо ингээ хүүхд дээрээ бодоод үзэлтэй. За өнөөдөр ингээ дамттан шимтднэр цатахаас илүү маргааш илүү гоё мэдлэг боловсралтай өөрийгөө хайрлаж чаддаг хаз шаргалтай хүн болох юмсаа л гэж бид нар хүсдэг штеп.
Яг түүн шиг одоо дээд бие бол бидний сүнсний хөгжилд хамаарч байгаа. Сүнсний хөгжлийг л анхаарч байгаа. Бид нэр энд төрөхдөө сүнсний төвшөндөө одоо ямар гэрээ үүрэг хариуцлагатай ирсэн те би юуг сурна гэж энэ учрал бүхнээ өөрөө сонгож ирсэн. Үүнд итгэх хэрэгтэй. Таны сүнс энэ ертөнц гэдэг байгаа чинь та өөрөө шүү дээ. Таны энэхүү ухамсар зэрэг таны эсрэг ажилтгүй гэдгийг л нэгдүгээрт маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэхүү дээд би өөрийн ухамсар сүнсэндээ итгээд за одоо надад тохиолдож байгаа бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд энэ бол одоо хизээч миний эсрэг намайг зовоох гэж, намайг шантраах гэж, намайг муу муухай амьдруулах гэж одоо тохиолдож байгаа зүйлс биш ээ. Энэхүү зүйлийг харах үнцгийг өөрчилснөөрөө энэхүү зүйлээс алдаж ухаарл авснараа сүнсэндээ гэрэл нэмж би зорилгынхаа төлөө явж байгаа юм байна. Энэ бүхэн үйл явц юм байна гэдэг хүн ингээд аяанда ойлгоод эхэлдэг. Тэгэхээр энэ долгион давтамжийг маш юм дээд биетэйгээ холбож, сүнстэйгээ холбогдож ингэж уул суурьтай ойлгох хэрэгтэй. Тэгээ бичлэгийнхаа төгсгөлд одоо механик аргууд гэж байгаа шүү дээ. Долгион давтамжийг хэсгэх яг физик биеэрээ юу хийвэл энэ долгион давтамж өндөрсөж болох вэ гэдгийг ярилцсан. Сая бол хэлж байгаа хамгийн гол санаа нь таны бодол мэдрэмж, таны эрүүл мэндийн байдал яг одоо ямар байна? Түүн дээрээ одоо хамгийн сайнаараа тоглолтыг хийж яг одоо байгаа зүйлдээ асар хүндэтгэлтэй, талархалтай хандаж байж ижил өгөгдсөн тэр долгион давтамжин дээр та эрэг сайхан байдлаар хандаж байж иж таны ерөнхий долгион давтамж өсөх боломжтой байдаг. Тийм учраас л одоо бүхий л сүнслэг багш нар ярьдаг хүмүүс талархлаа бич опрагийн хүртэл арга байдаг штеп. Өглөө оройдоо ингээд 5 талархаж буй зүйлээ бичдэг. Маш бяцхан дадал. Тэгэхээр одоо танаас энгийн 50 байдалтай ялгаж байгаа долгион давтамжийг талархалтай хүлээж авч үүн дээр ажиллаж үүн дээр тоглолт хийж чадсанараа өөрийгөө одоо илүү ухаан сууж дээшилж байгаагаа ертөнцид дахин баталж ийдгаа гэсэн үг. Тэгэд энэ батламж ингээд нэмэгдэх тусам бидний ерөнхий долгион давтамж өндөрсөж идэг. Тэр тавталт ойрхон болж байна. Тэгэхээр тэр тавталт ойрхон болж байна гэдэг нь нөгөө awareness буюу хүний анзаарга маш ойрхон болж байна. Ерөөсө бүх зүйлд ингээ анзаарахтай болчихж байгаа байхгүй юу? Одоо ингээд бодол, мэдрэмж, биендээ ингээ анзаардаг. Юу хийж байгааг анзаардаг. Бусад хүмүүс юу мэдэрж байгааг сайн анзаардаг. Энэ гадаад орчинд юу болж байгааг анзаарч өөрийнхөө дотоод байдлыг ойлгож чаддаг. Мөн дотоод байдлаа ойлгоснороо гадаад орчин яагаад ийм байгааг бас ингэж ойлгож чаддаг. Тэрхүү анзаар. Тэгэхээр тэр давтамж ойртой долгион өндөрсөд эхэлж байна гэдэг чинь тэр тавталт бүрийг ерөөсөө анзаарга. Дээшээ гарч байгаа долгионы одоо тавталт бүрийг анзаарга гэж ойлгох хэрэгтэй манайхаа. Тэгээд долгион давтамжаа өндөрсөхийн хувьд болохоор нөгөө дэлхийн өөрөөсөө ялгаруулж байгаа долгион давтамж нь өндөрсөн гэдэг дандаа ярьдэн штэ. Энэ нь одоо өөрчлөгдөж байгаа нь хүн болгонд л ингээ мэдрэгдэж байгаа хүмүүс илүү ухамсартай болж байгаа. За өнгөрсөнд буюу old world гэж ярьж байгаа. Энэ үед систем энэхүү ерөнхий энергийн түвшин ямар байсан бэ гэхээр дандаа айцаар нь захирдаг, айцаар нь айлгаж захирч чиглүүлдэг. За давтамж тэрхүү давтамжийг хэрхэн боож удаашруулж холдуулж байсан бэ гэхээр хараат байдлыг үүсгэж. Дандаа давталттайгаар одоо нэг ажлыг нь хийлгэж нэг тийм робот шиг хүнийг болгодог байсан. Мөн бодолд нь хязгаарыг тавьдаг байсан. Бодлыг нь ихсгээд бодол ихсэх тусам л хүн ингээд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь байтугай биеэж хөдөлгөж чадгаа бэлдэг. За одоо энийг ингээд хийжвэл буруутаал нөгөө хүн намайг ингэж бодоод энэ тэгэл бодчих юм болов. Энэ бол ерөөсө бодол ихсэж байгаа гэсэн үг. За тэгээд тэрхүү бодол ихсэх тусам биднэрт хязгаар тавигдаж эхэлдэг. Сэтгэл хөдлөлийн хувьд, биеийн хувьд, сүнсний хувьд ингээ хязгаар тавигдаж эхэлдэг. Хайрцагт ордог. За тэгээд хуучин дэлхийн систем бол ийм байла. Одоо шинээр бидэнд ямар системийг бид нар бий болгох гэж байна. Дотоод давтамжаа эхлээд ойлгож сонсох. Ерөнхийдөө яаж долгиулж хизээ дээшээ гарч хизээ доошоо ордог, хизээ анзаарахтаа болдог, хизээ анзаарахгүй сүдэртээ автаж байгаа өөрийнхөө энэ ялгаж байгаа дотоод давтамжаа ойлгосноор эрх чөлөөнд хүрэх. За тэгээд дараагийнх нь болохоор нөгөө оюун санааны эрх чөлөөнд хүрэх. Тэгэхээр оюун санааны эрх чөлөө гэдэг нь энэ бол бодол шүү. Энэ бол итгэлийн систем шүү гэж хүний өөрийгөө таньж мэдэх чадвар. За тэрхүү оюун санааны сэрэлт ирж одоо өөрийгөө ойлгоснороо хүн маш их уран бүтээлч болохоос гадна нийгмийн тэр нөгөө програм, нийгмийн хорон явуулганд бол аль болох бага өртдгөө. Одоо шинэ дэлхийн маань болохоор илүү зүрх төвтэй, ухаарал бие биенийгээ хайрлсан, ойлгосон, нэг гэдгээ мэдэрсэн ийм өнөр долгион давтамж дээр оршиж эхэлж байгаа манайхаа. Ерөөсөө том ба диважин гэдэг чинь
хүний ухамсарын хар ба цагаан талыг харуулсан л метафор хийж хүмүүст одоо тухайн үеийн хүмүүсийн ухамсарын түвшинд тохируулан хүний одоо доогуур давтамж дэлгөөнийг жишээлбэл чөтгөрөөр дүрсэлж дээгүүр давтамж дэлгөөнийг бурхнаар дүрсэлгээр илүү ойлгоход амар тухайн үед ч физик хичээлж авч үзээгүй хүмүүст одоо дэлгөөн давтамж гэдэг ярихаар ч ойлгохгүй мэдээж. Тэгэхээр тухайн үеийн зүгээр зүүрлэн тийм байсан. Тэрнээс бид нар одоо үхээд ингээд тамд яваажинд очно гэсэн үг биш. Яг үнэндээ одоо энэ гадаа ертөнцид хүмүүс зэрэгцээд физик биеэрээ зөрөлдөд алхаад байгаа мөртлөө бодолдоо, сэтгэлдээ, оюун санаа дотоод ертөнцдөө тамд яваажинд ялгарч амьдраад байгаа. Яг л нэг газар гიშгээд нэг гариг дээр амьдарч байгаа хэрнэ зарим хүмүүс бол одоо яваажингийн өндөр давтамж дэлгөөн дээр ерөөсөө дээд ухамсартайгаа байнгын найзалж, оршиж, түүндээ даатгаж ямар ч хүчин чармайлт гарахгүйгээр ч амьдарч байгаа. Нөгөө гой зорилгоо олоод зя тэгэнгүүт яг адилхан нэг дэлхий, нэг газар, шороо, нэг агаар, нэг нар энэ бүхний доор ялгаагүй л адилхан хүмүүс оюун бодолтой хүлэгдээ баян ядуугаас үл хамааран сэтгэлийн тамд амьдарч байгаа. Юу ч гой сайхан санагдгаа байсан. Хамгийн ядуу хүн, хамгийн баян хүн хоёр юугаараа адилхан бэ гэхээр тэр хоёрт юу ч сонирн биш байдгаараа яг адилхан. Ерөөсөө нэг зүйлийн хоёр тал байгаа байхгүй. Нэг нь бол одоо мөнгөөр хамгийн дээд давтамж дэлгүүн дээр оршоод нөгөөдг нь одоо мөнгөний хувьд хамгийн доор. Тэгэхээр дээрээч адилхан, доорооч адилхан. As above so below гэдэг үг байдаг. Бид нэр ерөнхий давтамж дэлгөөнөө өндөрсгөөд мөн дээрэс нь тэр neutral буюу анзаарахын түвшинд дундуур байдлыг барьж хит дэше хөөх үедээ өөрийгөө газардуулж хит материалын байдал гадаад ертөнцид хүлэгдэх үедээ одоо дотогшоогоо харж анзаарч бид нар өөрсдийн минь жинхэнэ хүч бид нар бол сүнс гэрэл энерги юма гэдгийг сануулагч ном подкаст энэхүү зүйлсэндээ буцаж ирээд өөрөө өөртөөгөө ажиллаад дотогшоогоо ажиллах гэсэн энэ балансыг л ерөөсөө барьж явбал энэ бүхэн тийм хэцүү зүйл бол биш байгаа. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн таны дээд бие бол таны сүнсний зорилгыг хүндэлж яадаг болохоос өнөө маргаашийн нэг жижиг чихрэн дээр бол төвлөрдгүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо өгөгдсөн байгаа тухайн үед яг одоо цагт таны оршиж байгаа давтамж дэлгөөн дээр та өөрийгөө яаж илэрхийлж тэрхүү давтамж дэлгөөнд ямар акшн үйлдэл үзүүлэх, ямар сэтгэл хөдлөлийг мэдрэх гэдэг энийг дээд бие биднээс харж идэг. Хүн болгон л өөрийгөө дотроо өвөрмөц онцгойгоор мэдэрч мөрөөдөл хүсэл зоригтой гэдгээ мэдэрдэг тэрхүү мэдрэгдээд байгаа тэр мэдрэмж бол таны дотоод одоо дуу хоолой гэрэл байдаг. Тэгээ бид нар бол багтаа ойрхон олон удаа ингэж өөрсдөө мэдэрч хүчээ сандаг байсан. Гэвч одоо нийгмийн програмчлал олон янзын травманаас болоод ингээ марцсан байдаг шүү. Зөвхөн тэрийг ингээ санах шаардлагатай. Дандаа ингээ өөрөөгөө нэг дотроо ингээ онцгойгоор мэдэрдэг байсан. Тэр үеэс санжир мэдрэмжээ ингээд буцаагаад авчирч ирэх хэрэгтэй. За тэгээ төгсгөлд нь давтамж дэлгөөнийг өндөрсгөх аргуудыг хэлж өгье манайхаа. Энэ илүү дотоод руугаа чиглэсэн арга байгаа. За тэгээд Instagram-ийн Soulsies дээр 11:11 хуудсандаа болохоор энэхүү бичлэгээ давчилж оруулахаас гадна хэрхэн давтамж дэлгөөнийг өндөрсгдөг, өндөр давтамж дэлгөөнтэй зүйлс юу байдаг талаар ихтэй пост оруулчихна. YouTube-ийн бичлэгэн дээр болохоор зөвхөн одоо дотроос өөрийнх нь давтамжийг өсгөх 3 яг жинхэнэ сайхан аргыг хэлж өгье. Нэгдүгээр нь болохоор унтраалт. Хүсгэд хясна гэдэг нь ихэвчлэн бид нар болцсон явж идэг. За манифест хийх ёстой, хүслээ ингээд бичих ёстой, мөрөөдөх ёстой гэл ингээд эхлэхээрээ ерөөсөө таны мөрөөдөл өгсөд байгаа зүйл чинь бас тодорхой хэмжээний нэг давтамж дэлгөөн дээр оршиж байгаа шүү дээ, тий. Тэнгүүт өөрөө тэр мөрөөдлийг маш юм дээгүүр тавиад ерөөсөө дээр өөр нэг орон зайд аваачиж 50 гутаа өөрийгөө доош нь тавьчихдаг. Тэгээд ихэвчлэн хүмүүс ингээд бараг нэг гараа сунгаад хүрчих мөрөөдөлтөд хүрэхгүй зүгээр ингээд хоош суусаар л байдаг. Энэ болохоор юу болж байна гэхээр нөгөө хүсгэд хясна гэд мөрөөдөл гэл эхлэнгүүтээ хүсэл гэд эхлэнгүүтээ ерөөсөө тэр зүйл надад байхгүй байна гэл ертөнцид тийм л давтамж дэлгөөнийг өөрөөсөө ялгаруулад тийм бодол мэдрэмжийг ялгаруулад эхэлдэг. Хүсэл гэдэг нь надад энэ зүйл байна, би хүсэж байна гэдэг чинь эрхэн тодорхой юм байна гэдэг итгэлийг хэлж байгаа манайхаа. Мөрөөдөл таны дотроос одоо яриад байгаа тэр бяцхан дуу хоолой өөрийгөө өвөрмөц өөрөөр хүчээ мэдрээд байгаа тэрхүү нэг гэрэлчин болохоор юунаас биелээ болдог вэ гэхээр итгэлээс итгэлтэл гэдэг чинь
ерөөсөө за би энийг мөрөөдөж те сэтгэлдээ харж чадсан юм чинь гартаа барьж чаднаа. Энэ бол тодорхой гэд ингээд итгээд даатгаад орхихыг хэлж байгаа. Ерөөсөө унтраалт гэдэг нь болохоор орхихыг заримдаа нөгөө бид нар манифест итгэл гээл хит их өөртөөгөө ажиллах үед бодлын одоо манан эргүүлэх тунд төөрөөд бодол мэдрэмж дотоод дуу хоолой гурваа ингээд ялгаж салгахаа болж эхэлдэг. Тэгэхээр таны дотоод ертөнц дэндүү их орлогоос болоод шүүгэнтэй болцсон байна гэсэн үг. Ерөөсө бодол мэдрэмжийн ийм давалгаа яваад байна. Тэгэхээр энийг намдааж иж одоо жинхэнэ амар амгалан ирж иж таны хүсэл биелж танаас ялгарч байгаа долгион тавтамж өсөх боломжтой болдог. Тэгэхээр энэ дээр ямар унтраалтыг хийх вэ гэхээр юунд санаа зовж юу ч хүсгээ болж зөвхөн оршихыг сонгох хэрэгтэй. За тэгэхээр энэ итгэл нь хаанаас ургаж яаж гарч ирдэг вэ гэхээр ертөнцийн тохио мессежийг сайн ухаж ойлгож чадвал зарим зүйлс бид нарыг маш тодорхой байдлаар хоригилж идэг. За жишээлбэл нэг найзтайгаа уулзах гэхэд бүтлгүүдэл эхэлдэж штэ бэл гэсэн тохио өгж байгаа юм шиг. Яг одоо ингээл гадагшаа гарыг гэхэд нэг утасны цэнийг дуусгах ч юм уу те ерөөсөө л ингээд нэг такси олдохгүй, унаа олдохгүй ингээд хоцорж байна, болиулж байна гэдэг. Энийг зүгээр түүнтэй ингээд болох гээд тэмцээд байх биш. За энэ бас те нэг юм тохио цагийн юм цагтаа байдаг би одоо ертөнцийн цаг хугацаанд итгэн хэрв энэ зүйл надад биелэх ёстой миний төлөө мөн одоо энэ надад нин чухал шаардлагатай зорилгот минь нийцэх зүйл мөн бол энэ угаасаа болох цагтаа болно гэд итгээд ийм амар амгалан тайван оршихыг зөвхөн орших. Тэгээд энийг унтраалтын арга гэж нэрлэж байгаа. За хоёрдугаарт нь болохоор дотооддоо асуулт тавина. Энэ давтамжаа өсгөхийн тулд асуулт тавина. Одоо яг юунд татагдаж байна вэ гэдгээ анзаарч эхлэх хэрэгтэй. ертөнцөөс ямар долгион давтамжийг явуулж ин тэ та юу сурах шаардлагатай байгаа вэ гэдгийг одоо асуултаар мэдэж болдог. Би юунаас айж ийн гэж асуух хэрэгтэй. Яагаад гэвэл тэр айдас, трама, санаа зовнил гэсэн нэг юм доогуур давтамж долгионтой үед хүнд нөгөө тэр анзаарга нь ирэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр айдсаа нээж илрүүлнэ гэдэг чинь нөгөө та төрүүлээд мэдсэн айдас юм чинь дараагийн удаа яг л ижилхэн айдас сурж ирж идэх байхгүй. Уг үнцээр нь тэрхүү айдсыг мэдэрчих юм бол нөгөө айдас ч юм байна штэ гэд ингээд анзаарга ирж чад анзаарга гэдэг нь юу юм бэ гэхээр тэрхүү тавтамж ерөөсөө анзаарга ирэх үед тавтамж ингээ огцсон өсчихөж байгаа. За тэгээд энэ анзаарга ирж байгаа тавтамж өсөж байгаа энэ нь нөгөө юм ухаар шигтэй гэрэл нэмэгдэж байгаа. Вау, нэрээ тийм биш штэ гэд нэг тархин дотор blow mind тэ ингээд бөмбөг дэлбэрж байгаа юм шиг пуф гэдэг тэрхүү мэдрэмж байдаг. Энэ бүр тавтамж гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд тэрхүү тавтамжууд одоо энэ анзааргын тавтамж ойртох тусам долгион өндөрсдөг. Далаагаар ч ихсэн тэр далайн долгио давалгааныхын тавтамж нь ингээд ихсээд тахаараа тэр давалгаа бүр өндөрт ингээд гардаг штэ тий. Яг тэрэн шиг манайха. Дотроосоо ингээд би юунаас айж байна вэ гэдгийг ингээд маш сайн асуух хэрэгтэй. Яг одоо юунд татагдаж байна вэ? Тэрхүү татагдаад байгаа зүйл чинь нөгөө ертөнцөөс илгээж байгаа тохио одоо эндээс та хэрвээ миний энэ явуулж байгаа тохиог хүлээж авч чадах юм бол долгион тавтамж чи илүү өндөрсөд яг хийх ёстой юм чинь ойлгох гээд байна гэдэг. Жишээлбэл би нэг юм төстөө өнгөнд татагдаад эхэлдэг. Үе үедээ миний татагдах өнгө өөр тий хувцлалт өөр одоо өөрөөгөө илэрхийлэх мэдрэмж ингээд айгу өөр болчдөг. Тэгэхээр тэрхүү мэдрэмжүүдийг анзаарч чадж байна гэсэн үг. Тэгээ эмэгтэй хүн болоос өөрөөх нь эмэгтэйлэг энерги хүндлээд сарын тэмдэгтэйгээ өөрөөгөө ингэж уялдуулж холбогдуулж ойлгож сурах хэрэгтэй. За одоо би ингээд сарын тэмдэг төгсөж байгаа болохоор илүү тотгошоогоо зүүн сая өөртөөгөө ажиллах үе минь шүү те. Олонтойгоо бужигнахаас илүүтэйгээр өөртөөгөө илүү гоё цагаа зарцуулж өөрөөгөө хайрлаа шүү. Физик бие хасрын шүү гэдэг иймэрхүү анзааргыг хэлж байгаа. За 3 дугаар тавтамж долгионыг өсгөх арга болохоор дурсамжийн чимээг үйлэл. Маш сонирхолтой байгаа. Тэгэхээр хүүхэд байхдаа мэдэрсэн тэр нэг жинхэнэ гайхшрал, зөөлөн итгэл өнтер байдаг штэ. Ягаад ч юм итгэцэн нэг тийм үннүүд байдаг. Яг тэнд л одоо танд ертөнцөөс ирж байгаа тохио таны тавтамж долгионыг дээшлүүлж чадах одоо таны үнэмлэхүү гол сүнсний чиг баримжаатай таарах үз сайн сайхан зүйлсүүд бэж идгаа гэсэн. Дурсамжийн чимээг үйлэл буюу ингээд чимээг өхөн бяцлал хийж хатаа хүүхэд насандаа очиод яг ингээ хүүхэд насны дурсамжаас ямар дурсамж илүү их сэтгэлийг тань хөдлөж ийн те. Тэндээс одоо таны хинт түлхүүр тань туслах зүйлс олдох боломжтой байгаа шүү манайхан. За тэгээд
Тавтамж долгионы хувьд бол ингээд дуусаагүй дараадаа бас олон удаа бичлэг оруулна. Энэ бол одоо дөнгөж анхны мэдэгдэхүүн байлаа. Яг тавтамж долгионы тухай зориулан хийсэн анхны бичлэг байлаа. Stay tuned те Soul Sister сувгтайгаа хамтдаа байцаагаарай. Байнга одоо ингээд цаашдаа тавтамж долгионыг илүү гүнзгийрүүлж одоо энэ quantum physics сүүлийн үед юу болоод байна те тэр талаар ингээд сайхан ярилцах болно. Бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа. Баяртай.